Америк нэгдсэн улсын холбооны нөөцийн сан бодлогын хүүгээ 25 нэгжээр буурууллаа. Amazon компани энэтхэг улсад 35 тэрбум долларын хөрөнгө оруулна. Oracle компани нэгж хувьцааны ханш 11%-аар унлаа. SpaceX түүхэнд хамгийн өндөр дүнтэй IPO хийнэ. Үзэгчдээ Тэнгэрлэгзийн ажлын ихэнх хөтөлбөр танд хүргэж бэлэн боллоо. Хүлээн авч үзсэн үү? Америк нэгдсэн улсын Төв банк буюу холбооны нөөцийн сан мөнгөний бодлогын хүүгээ 25 нэгжээр бууруулах шийдвэрээ Улаанбаатарын цагаар лав гарагийн шүн зарлалаа. Энэ нь хөрөнгө оруулагчдын хүлээлтийн дагуу бодлогын хүү 3.5-аас 375 гэсэн түвшин дээр ирж байгаамаа. За гисэн эдэж Фомсын гишүүдийн 3 нь бодлогын хүү бууруулахыг эсрэг санал өгсөн байна. За энэ нь 2019 оны 9-р сараас хойш Фомсын гишүүдийн санал зөрж байгаа анхны тохиолдол болж байгаамаа. За эсрэг санал өгсөн 3 гишүүний 2 нь за бодлогын хүү хэвээр хадгалах нь зөв гэсэн бол үлдсэн нэг нь за илүү их хэмжээгээр бууруулах шаардлагатай гэсэн байр суурьтай байсан байна. За энэ талаар Төв банкны ерөнхийлөгч Жером Паул ярианда бүх гишүүд инфляц өндөр түвшинд дээр байгаа гэдэг дээр бол санал нийлж байгаа. Зарим ерөнхийлөгч Дональд Трампын хувьд бол илүү ихээр бууруулах боломж байсан. За Төв банкыг бол илүү багаар мөнгөний бодлогын хүүгээ урт хугацаанд бууруулж байна гэдгийг бол шүүмжилсээр байгаа. За тэрээр бас энэ удаагийн мөнгөний бодлогын хүүтэй холбоотой өөрийн байр сууриа Төв банк илүү удаан хугацаанд багаар мөнгөний бодлогын хүүг бууруулж байгаа нь инфляцийг өндөр түвшинд барихад хүргэж байна гэдэг шүүмжлэлийг дагуулсан байна. Тэгэхээр Нёгоос асуухад энэ шийдвэрийг эдийн засгийн ямар үзүүлэлтүүдэд тулгуурлаж гарах болов? Тэгэхээр бодлогын хүү гэдэг үндсэн одоо тэр тухайн улсын хамгийн том одоо эдийн засгийн шийдвэр байдаг. Тэгэхээр энэхүү бодлогын хүүг юутай холбож хардсан гэхээр хамгийн нэгдүгээрт бол инфляцийн асуудал. За хоёрдугаарт бол ажилгүйдлийн түвшин гэдэг үндсэн хоёр бол дата мэдээллийг хардаг. За ингээд гуравт бол тухайн улсад байгаа аж үйлдвэрлэлийн салбарт байгаа тэрхүү үйлдвэрлэлийн хэмжээгээр одоо ялангуяа нөгөө талаасаа бол тэр PMI индекс гэдэг буюу одоо нөгөө тэр үйлдвэрүүд ямар их хэмжээний одоо үйлдвэрлэл хийх гэж байгаа вэ гэдэг дээр нь бол тулгуурлаж бол энэхүү тоон дата мэдээллүүдийг бол гаргадаг. За тийм учраас ер нь бол бидний харж байгаагаар буюу өнөөдрийн 3.5-аас 3.75% буулгасан шийдвэр нь цаашдаа зах зээлийг илүү их одоо тэлэх үндсэн одоо гол бодлого болж байна гэсэн. За үүнтэй холбоотойгоор бол хөрөнгөний зах зээлүүд дээр бол томоохон бас өсөлтүүд орлоо. За ер нь бол үндсэн голын индексүүд дээр бол 500 пунктаас дээшээгээ одоо буюу за 1.5-аас бол дээшээ хувийн ийм өсөлтүүд орсон гэж бол ойлгож болно. За ингээд харах юм бол Төв банкнаас хийдэг үндсэн гол зорилгынхаа буюу за одоо яг инфляцийн эсрэг одоо хийж байгаа үйл явдал бол яг энэ юг бодлогын хүүг бууруулж байгаа асуудал бол биш болчихж байгаа. Одоохондоо юун дээр анхаарч ийн гэхээр нөгөө ажилгүйдлийн түвшин гэдэг гол санаан дээр нь явж ийн гэсэн үг. Ажилгүйдлийн түвшин бол өнгөрөх сард бол 4.4% та байсан. Ерөнхийдөө 4% дээр бол барих хэрэгтэй буюу хамгийн дээд нь 4% та байх хэрэгтэй гэж үздэг. За тэгэхээр 4.4% болсон байгаа үед яаж ийн гэхээр илүү зах зээлийг тэлж зах зээл дээр ажлын байр шинээр одоо нэмэгдүүлэх тэгээд тэрийг нэмэгдүүлснээр зах зээл дээр илүү их одоо хүмүүс ажилттай байхаараа одоо эргээд эдийн засаг сайжрна гэдэг буюу гол үзүүлэлт болох дотоодын нийт бүтээгдэхүүн өсөх гэдэг тэр хандлага руугаа явдаг. Тэгэхээр энэ хүрээний дагуу бол хийсэн. За мэдээж Дональд Трампын хувьд бол үүн дээр илүү ихээр буулгах хэрэгтэй байсан. Удаан байна гэдгийг бол одоо өнгөрсөн жилээс хойш уучлаарай өнгөрсөн саруудаас бол одоо хэлж ирсэн. Тэгэхээр одоогийн байгаа энэ холбооны нөөцийн сан бол үндсэн даатан дээр тулгуурлаж шийдвэрээ гаргаж байгаа. Нөгөө талаас засгийн газраас нь илүү шахаж ийн гэсэн үг л дээ. Тэгэхээр холбооны нөөцийн сангийн одоо гаргаж байгаа мэдээллүүдээс харахад за тус холбооны нөөцийн сан буюу Америк нэгдсэн улсын Төв банкны зорилттой түвшин болох 3% 2026 он болон 27 онд нэг удаа бууруулснаар хүрэх боломжтой гэдэг зүйлийг ярьж байна. Тэгэхээр энэ хэр боломжтой гэж харж байна? Ер нь зорилттой түвшин хэр ойрхон байна? Харьцангуй бас энэ жил 3 удаа буулгачлаа. За ер нь бол 2025 онд бол ер нь 6-7 дугаар сард ирэхэд бол бодлогын хүүг за энэ жил өсрөөл 1-2 удаа буулгах юм байна гэдэг хүлээлт байсан. Тэгтэл өнөөдөр бол 12 дугаар сарын дунд гэхэд 3 дахь удаага буулгаж байгаа нөрөө зах зээлийг илүү тэлэх бодлого руугаа шилжиж байгаа гэдгийг бол харуулж байгаа.
За урд нь бол нөгөө хавкиш гэдэг ойлголт байдаг л да. Хавкиш бол доовш гэдэг. Хавкиш гэхэлэр илүү их одоо мөнгөний хүчтэй бодлогыг чангаруулсан бодлогыг бол хэрэгжүүлж исэн гэж ойлгож болно. За үүнээсээ бол доовш буюу илүү одоо зөөлхөн рүү шилжиж байгаа. Энэ процесс бол явагдаж байна. За энэний одоо хажуугаар бас нэгэн нэлээд том мэдээллийг бол хийсэн. За тэр нь юу юм гэхэлэр за холбооны нөөцийн сан ерөнхийдөө treasury bill буюу за улсынхаа одоо бондыг бол худалдан авалтаа бол эхлэх одоо тэр процесс руу шилжлээ гэсэн. За өнөөдрийг хүртэл бол ерөнхийдөө зарж исэн гэж ойлгож болно. Тэгэхээр одоо Төв банк өөрөө treasury bill худалдаж авна гэдэг нь ямар ойлголт юм гэхээр дахиад нөгөө банкудаа одоо бусад одоо оролцогч талуудыг санхүүжүүлэх тэр систем руугаа эргэж шилжиж гин гэсэн. Тийм учраас одоо өчигдрийн бидний хардаг зах зээлүүд дээр бол томоохон өсөлтүүд бол орж байгаа. За үүнтэй холбоотой зөвхөн ганц одоо хувьцааны зах зээл гэлтгүүгээр commodity салбарч гэдэг юм уу те хүмүүсийн ер нь худалдаж авах сонирхол нь илүү өндөр болж байна гэж харж болохоор. Тэгэхээр ерөнхийлөгч Дональд Трамп ажлаа авсан цагаасаа хойш ер нь Төв банкны шийдвэрүүдийг илүү хойрог удаан хандаж байна. Инфляц хэтэрхий өндөр байна. Америкийн нэгдсэн улсын хувьд үүнээс ч доор одоо дэлхийн хамгийн бага инфляцтай орн байх боломжтой гэдэг аргументуудыг дэвшүүлсээр байгаа шүү дээ. Энэ удаагийн шийдвэр дээр ч гэсэн мөнгөний бодлогыг буурах шийдвэр гарсан ч гэсэн тэрээр илүү их бараг 51-жээр бууруулах боломжтой байсан гэдэг зүйлийг ярьж байгаа шүү. Тэгэхээр Дональд Трампын эдгээр шүүмжлэлүүдийг ер нь яаж ойлгох хэрэгтэй. Ер нь хөрөнгө оруулагчид бас энэ дээр ер нь ямар хандлагатай вэ? За яг Трамп болохоор илүү жоохон өөрийнхөө ярьж байгаа зүйл нь болохоор одоо инфляц бага байх хэвээр. Хэрвээ 1.5 орчим уу буулгаад захиад 175-аар буулгах юм бол энэ инфляцийг өдөх өөрөө гол хүчин зүйл болчих юм. Тийм учраас Төв банкнаас юу гэж баримталж байгаа юм гэхээр бидний инфляцийн түвшин бол 2% дээр байх хэвээр. Даа чи яг одоогийн байдлаар бол 2.8% дээр байна. Тийм учраас бид нар илүү их хэмжээний rate cut-ыг хийгээд авах буюу тэр бодлогын хүүг бууруулад авах юм бол улам л их инфляцийг нэмнэ. За яг урд нь түрүү сард бол ингэж тайлбарлаж байсан. Бидний өнөөдөр 3 орчим хувьтай байгаа инфляцийн нөхцөл бол яг энэ тарифын бодлогоос боллоо. Түүнээс ч урд нь тарифын одоо асуудал яригдаагүй байсан Жо Байдны засгийн газрын үед байсан үеэр харах юм бол бидний өнөөдрийн энэ хэрэгжүүлжсэн бодлого аль хэдийн 2% бол хүрчих ёстой байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр нэг талаасаа бол Дональд Трамп бол инфляцийг бага байлгах гэдэг шаардлага тавьж байгаа. За урт хугацаанд бол тэр тарифын асуудал бол өөрөө инфляцийг бага байлгах бол хөтлөх нь үнэн. Гэхдээ яг өнөөдөр бид нар нөгөө гарч байгаа том мэдээллүүд дээр шийдвэр гаргаж байгаа учраас богино хугацаанд тэр тариф гэдэг зүйл бол инфляцийг бол маш хүчтэй нэмэгдүүлэх бас нэг хүчин зүйл болно. Дахиад энэ дээр нэмэх rate cut нэмээд хийгээд авах юм бол инфляц бүр л их өсгий. Тийм учраас урт хугацааны шийдлийг бол Төв банк илүү яриад байна. Трамп болохоор илүү одоо шахаж байгаа нь болохоор маш хурдтайгаар наад зах зээлүүд руугаа илүү их хэмжээний мөнгийг нэмэгдүүлж оруулаа гэдэг шахалтыг хийгээд байна гэсэн санаа. Тэгэхээр ер нь бол цаашдаа Төв банкнаас бол үндсэн гол датан дээр явна л гэж хэлж байгаа. Жером Паул юу гэдэг. За магадгүй тэрний дараагийн одоо хүн одоо холбооны нөөцийн тэргүүлэгч болохоор тэр бол өөр бодлого баримтлах байна. Тэгэхээр мөнгөний бодлогыг хөө энэ жилдээ 3 удаа буулаа. За энэ удаагийн хувьд бол 3.5-аас 375% дээр тогтож байна. Тэгэхээр дараагийн шийдвэрийн таамаглалууд гарах үед бид Америкийн нэгдсэн улсын мөнгөний бодлогын шийдвэрийн талаар илүү дэлгэрэнгүй ярилцах болно. Дараагийн мэдээлэл рүүгээ шилжицгээе. Тэгэхээр томоохон технологийн компаниуд хөрөнгө оруулагчид энэтхэг улсын эдийн засгийн өсөлт болон дижитал шилжилтэд бооцоо тавьж байна. За үүний хамгийн сүүлийн тод илэрлэл нь бол энэ 7 хоногт 2 технологийн гигант компани тус улсад Аз төвдөх хамгийн өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудаа хийж байгаагаа зарлаа. За эхнийх нь Amazon, нөгөөх нь Microsoft. За үүнээс хэдхэн 7 хоногийн өмнө Google компани 15 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаагаа мөн адил зарласан. За бүр хачирхалтай хэмэл оюун хөгжүүлэгч компаниуд төлбөртэй үйлчилгээг энэтхэг улсад үнэгүй санал болгож байна. Тэр нь яагаад технологийн компаниуд хөрөнгө оруулагчид энэтхэг улсыг ингэж их сонирхох болвоо гэдэг талаар ярилцгаая. Тэгэхээр Amazon яг юу их гэж байна? Тэгэхээр ахаад хөрөнгө оруулагч байна. Мэдээж энэ чинь ихний хөрөнгө оруулалт нь биш. Олон жилийн хугацаанд үргэлжлүүлж байгаа хөрөнгө оруулалт байгаа. За Amazon компани 2030 он хүртэл энэтхэг улс дахь бүх бизнесийн үйл ажиллагаанд 35 тэрбум доллароос дээш хэмжээний хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байгаа зарласан байгаа. За тэгэхээр энэ нь бол дэлхийн томхон технологийн компани Аз төвийн 3 дахь том эдийн засагт эзлэх байр суурь болон бэхжүүлж байгаа үйл явдал болж байна гэж ойлгож байна. За тэгээ энэхүү хөрөнгө оруулалтанд дараах 3 гол стратегийн тулгуур дээр төвлөрч одоо хийгдэнэ. За эхнийх нь мэдээч хэмэл оюун.
За AI-ийн чадварыг улам нэмэгдүүлж жижиг бизнес болон хэрэглэгчдэд хүртээмжтэй болгох. За мөн 2030 он гэхэд 15 сая жижиг дунд бизнес AI-ийн үр өгөөжийг хүргэх. За нэмээд төрийн сургуулийн 4 сая сурагчдад AI-ийн боловсрол олох гэсэн ийм төлөвлөгөөтэй байгаа. За дараагийнх нь экспорт өсөлт. За нийтгээс хийгдэх захин молдооны экспортын нийт хэмжээг 2030 он гэхэд 80 тэрбум долларт хүрэх зорилт тавьж байна. За энэ нь Made in India буюу Made in India бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа. За дараагийнх нь бол ажлын байр бий болгох. Бизнесийн үйл ажиллагааг өргөжүүлэх, логистикийн дэд бүтцийг сайжруулах замаар 1 сая нэмэлт шууд болон шууд бус ажлын байрыг бий болгохоор зорж байгаа маань. За хөрөнгө оруулалт одоо энэхүү хөрөнгө оруулалтын нэлээд хэсгийг бол бит болон дижитал дэд бүтцэд одоо мөн зарцуулна гэсэн мэдээлэл өгсөн байгаа. Amazon Web Services-ийн хүрээнд үүлэн тооцооллын үйлчилгээ, ялангуяа AI зориулсан орон нутгийн мэдээллийн төвүүд болон дэд бүтцийг өргөжүүлэх, үүнийг даасан агуулгах, тээвэрлэлийн сүлжээг сайжруулах, за мөн дижитал төлбөрийн дэд бүтцийг хөгжүүлэх гэх мэт ажлуудыг за төлөвлөж байгаа. Түрүү ярианыхаа ихэнд хэлсэн Amazon анх удаага энэтхэгт хөрөнгө оруулж байгаа явдал биш. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд энэтхэг улсад ойролцоогоор 40 тэрбум долларын хөрөнгийг оруулаад байгаа. Тэгэхээр энэ 35-таа нийлээд 75 тэрбум доллар нэмэх хөрөнгө оруулалтыг бол Amazon-ы зүгээс энэтхэг улсад хийж гинэ гэж ойлгож байна. Тэгэхээр технологийн компаниуд тэр чигээр ер нь бол энэтхэг улсыг маш ихээр сонирхож ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтууд хийж шүү дээ. Ялангуяа дата төв болон хиймэл оюуны салбарт. За Microsoft компани ч гэсэн түүхэнд их Аз ТV хамгийн өндөр хөрөнгө оруулалтаа энэтхэг улсад хийж байгаагаа зарлалаа. За яг Amazon-ы мэдээлэл Microsoft-ийн мэдээллийн дараахан буюу 2-3 цагийн дараа гарсан. Microsoft мэдээлэл гаргаад олон улсын хэвлэл мэдээллүүд ер нь Microsoft энэтхэг рүү анхаарлаа хандуулж шүү гэдэг мэдээлэл цацагдсны дараа Amazon компани бид ч гэсэн хөрөнгө оруулалт хийж шүү гэдэг хариу мэдээлэл хийсэн байгаа. За Microsoft-ийн хувьд 2026-аас 2029 оны хооронд нийтдээ $17.5 тэрбум долларыг энэтхэг улсын үүлэн технологи болон хиймэл оюуны дэд бүтцэд зарцуулахар болсон байна. За энд нэг хэд хэдэн сонирхолтой тоонууд байна. За тэр нь юу вэ гэхээр 20 сая хүнд хиймэл оюуны боловсрол олгох хөтөлбөр энэ дунд нь багтж байгаа юм. За мөн ажиллах хүчний бэлэн байдлыг чадварчуулах буюу яг одоогийн байдлаар Microsoft компани 220 мянга гаруй ажилтан энэтхэг улсад ажилладаг юм байна. Тэр эдгээр ажилчдыг бас мэрэгжлийн түвшинд хиймэл оюун болон технологийн мэрэгжлийг дээшлүүлэх үүднэд энэ хөрөнгө оруулалтуудыг ашиглана. За үүнээсээ гадна 2025 оны ихээр бол энэтхэг улсад бол 3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийж байгаа гэдгийг зарлж ирсэн. За үүний үргэлжлэл нь бол одоо ахаад бараг 5 дахин нэмэгдэж байгаа гэж хэлэхэд болно. Sovereign Private Cloud буюу яг тухайн орны тусгаар тогтнолыг хангасан, тусгаар тогтнолын бэлэн байдлыг хангасан тийм хэмэл оюуны үйлчилгээнүүд ерөн сүүлийн үед нэлээд их хичээг авч байгаа. Яагаад вэ гэхээр мэдээллийн аюулгүй байдал гэдэг маань өөрөө кибер аюулгүй байдал гэдэг зүйл маань маш чухал болж эхэлж байгаа. Тэгэхээр улс орнууд өөрсдийнхөө хэмэл оюуны дэд бүтцээ дотооддоо байгуулад үүлэн технологийнхоо системүүдийг дотооддоо байгуулж өөрсдийнхөө иргэдийнхаа мэдээллүүдийг хадгалж авч байна. Энэ дээр нь Microsoft компани туслах юм байна. За яг энэ талаар бас энэтхэг улсын ерөнхий сайд Моди бас Microsoft компани гүйцэтгэх зэрэг Сатья Надалатай уулзаж бас өөрсдийнхөө байр суурийг илэрхийлсэн байлаа. Энэтхэг улсын AI first буюу за ер нь яг энэ хиймэл оюуны технологиг нэн тэргуунд нь тавья гэдэг тийм бодлогыг танилцуулж байгаа. Тэгэхээр Нёгоос асуухад ер нь ягаад энэ технологийн компаниуд энэтхэг улсыг сүүлийн жилүүдэд ингэж ихээр сонирхох болов? Тус улсын ер нь эдийн засгтай холбоотой юу, энэ хүн амын өсөлттэй холбоотой юу? Тийм, ер нь бол аль алинтай холбоотой гэж ойлгож байна. За хамгийн гол асуудал юу юм гэхээр мэдээж маш хурдтай өсөж байгаа эдийн засаг тийм. За жил болгон бол 6-аас 7% өсөл гэдэг бол доктортой гэж яриад шүү. Эдийн засгийн хувьд бол энэ өөрөө маш одоо хурдан өсөд байна гэдгийг харж болохоор байгаа. За түүнээс гадна бол одоо 2026 оны 27 оны Дэлхийн банкны ерөнхий харж байгаа таамгаар бол эх жил бол одоо жишээ нь 6.3%-аар дахиад эдийн засаг өснө гэдэг юм. Энэ том зах зээл дахиад ийм 6%-тай өснө гэдэг бол өөрөө маш том хурдтай өсөж байгааг илэрхийлж байгаа. За үүнээс гадна бол бас нэг асуудал байгаа нь болохоор урд нь бол мэдээж бүх одоо үйлдвэрүүд хятадд илүү төвлөрөх сонирхолтой байсан. За энэ бол геополитикийн талаас жоохон эрсдэлтэй байд юм байна. Нэг газар үйлдвэрээ бариад их нөрөө хамгийн том асуудлуудыг дагуулж идэм байна гэдэг асуудал бол яригдаж ирснээс хойш хятад дээр нэмэх нэг буюу хоёр газар ерөнхийдөө үйлдвэрлэлүүдээ хийдэг бол ёо гэдэг энэ санаа явж байгаа. Тийм болохоор мэдээж одоо гигантын технологийн компаниуд бол үйлдвэрүүдэд аль болох олон тийшээ тараан байршуулж байгаа асуудал байна. За үүнээс гадна энтхийн залуу үе маш одоо хурдтайгаар өсөж байгаа. Нөгөө ажиллах хүч гэсэн. Дундаж насны 28. Тийм учраас энэ одоо залуу үе өөрөө тэр чигтээ технологийн хэрэглэгчтэй
Одоо чинь тэнд бол одоо юу гэдэг нь 1.4 тэрбум хүн байлаа гэхэд бол магадгүй 60-70% залуучууд. За бүгд нөгөө одоо ухаалаг ийм девайсуудтай болчихсон буюу гар утастай, лаптоптай тий байгаа учраас энэ дээр нөгөө технологиг хөгжүүлнэ гэдэг нь маш амархан суурь нь болж байгаа гэсэн. За тэгээд нөгөө түрүүний Ганагийн хэлдгээр илүү нэг гигант компаниуд бол өөрсдийнхөө одоо бүтээгдэхүүнүүдийг үнэгүй тэнцээ байршуулж ийн гэдэг нь тэнцэнээс одоо нөгөө дата мэдээлэл хүмүүсийн яг нөгөө хийдэг өөрсдийнх нь үйлдэлүүдийг ойлгож авах гэдэг гэсэн. Нөгөө хиймэл оюуханаа хөгжүүлэх гэдэг үндсэн гол санаа явж байгаа. Тийм учраас эдгээр асуудлууд бол ерөнхийдөө маш одоо нөлөөлж байна. За үүнээс гадна нэг томоохон хүчин зүйл байгаа. Тэр нь юу юм гэхээр эндхийн хувьд эдийн засаг тогтвортой байгаа учраас хөрөнгө оруулагчид гаднаас одоо доллараар ч юм уу еврогоор ч юм уу авчираад хөрөнгө оруулалт хийгээд тэнцэнээс ашиг хүртээд буцаагаад нөгөө мэдээж тэр зах зээл дээр орж байгаа юм чинь эндхийн рупигээр ч гэдэг юм одоо үйл ажиллагаа нь явж байгаа. Тэгээ буцаагаад нөгөө өөрсдийнхөө одоо тэр валютыг худалдаж авах үед тэрэн дээр ханшийн зөрөө гарах нь харьцангуй бага байдаг. Үндсэндээ бол гадаадын хөрөнгө оруулалтын хамгийн одоо онцлог зүйл нь бол энэ шүү дээ. Тэгэхэд одоо чинь Монгол улсад бол тэр эрсдэл маш өндөр байдаг хгүй. Төгрөгөөр доллараар хөрөнгө оруулалт авчираад хийчин төгрөгөөр үйл ажиллагаа нь явна. Буцаагаад төгрөгөөрөө доллар авах гэхээр ханш өндөр савлгаатай болсон байдаг учраас эргээд ашиг олсон мөнгө ихэнхдээ ханшийнхаа зөрөнд өгчдөг учраас гадаадын хөрөнгө оруулалтууд харьцангуй яг энэ асуудлаас болж болдог. Тийм учраас яг энэ бүх нэгдэл бол одоо энтхийг улсад байна. Тийм учраас гигант компаниуд бол ийшээ ороод ингэж харж байна. Сайн Ниогийн хэлснээр бас одоо энэ этгээд ягаад одоо технологийн компаниуд ингэж их анхаарал байна вэ гэдгийг бас нэг юм сайн хэллээ шүү дээ. Дундаж насалт нь 28 те. Тэгэхээр энд асар их нөгөө дата сет үүсгэх юм боломж байгаа учраас тэгж байгаа гэж юм те. Тэгэхээр үүний бас нэг бодит үйл явдал нь юу вэ гэхлээр томоохон тех компаниуд хэмэл оюуны одоо өөрсдийн хамгийн сүүлийн үеийн загваруудаа үн төлбөргүй ашиглуулах туршилтыг одоо энэ тэгт өнгөрсөн 11 дугаар сараас эхлэн хийж эхэлсэн байгаа. За тодорхойлбол Google, OpenAI, Perplexity компаниуд энэтхийн томоохон телеком операторуудтай хамтран хэрэглэгчдэд 12-оос 18 сарын турш үнэгүй үйлчилгээ үзүүлэх юм гэрээ байгуулсан. За бүр тодруулах юм бол юу хэрэглэж болох вэ гэхээр ChatGPT Go, Gemini AI Pro, за Perplexity Pro гэсэн одоо бидний үн төлбөртэй ашигладаг тэдгээр хэмэл оюуны төлөвүүдийг одоо ашиглах бүрэн боломжтой болж байна гэсэн. За энэ бол мэдээж хэрэглэгчийн тоогоо нэмэх ч юм уу аль эсвэл тэдний анхаарлыг татах гэсэн ийм өнгөц үйлдэл ерөөсөө бич. Яагаад тэгэхээр энтэг бол 700 сая гаруй интернет хэрэглэгчтэй. Тийм учраас хэмэл оюуны хөгжүүлэлт бол маш чухал асар хэмжээний дата сетийг үүсгэж байгаа учраас AI сургалтын гол их үүсвэр болно гэж үзэж байгаа. Тийм учраас ийм гэрээ байгуулаа явж байгаа юм. Тэгэхээр эдийн засгийн өсөлт те үүнээс гадна дундаж насалт маш залуу байна. Эдгээрээс гадна бас хүн амынх нь ихэнх нь англи хэлтэй гэх мэтчлэн. Энэтхэг улсын хувьд бол маш олон давуу талууд байна. Apple компанийн хувьд бас нэгэн сонирхолтой стратегийг баримталж байгаа нь хятадд байгаа үйлдвэрээ энэтхэг рүү шилжүүлж эхэлж байгаа буюу бидний хэрэгэлдэг iPhone-уудын ихэнх нь хятадд биш энэтхэг улсууд сүүлийн жилүүдэд үйлдвэрлэдэж магадгүй. За Америк нэгдсэн улсын хувьд гэхэд нийтдээ 60 сая iPhone-ыг шинээр худалдаа авт юм жил болгоо. За үүний 80 орчим хувийг энэтхэг улс руу шилжүүлэх бодлогыг бол баримталж байгаа Apple компани хувьд. Гэхдээ энэ дээр нэг асуудалтай зүйл гарч ирж байгаа юм. Яагаад вэ гэхээр хятадд мэдээж ажиллах хүчний зардал илүү их юм. Өндөр боловсралтай ажиллах хүчин илүү өндөр учраас нөгөө талаасаа хятадд улсад одоо онлайн худалдаа маш сайн байдгийн давуу тал нь бол тус улсад логистик буюу те одоо нийлүүлэлтийн гинжин сүлжээ маш өндөр хөгжсөн байдаг. Тэгэхээр эдгээр давуу талуудаас болоод энэтхэгд үйлдвэрлэх нь 6-аас 8% илүү өндөр өртөгтэй болж таарч байна. За хэрвээ энэ өртөгнүүдийг Apple компани шингээж чадвал ер нь бол iPhone-ы ихэнх нь бол нэг 2-3 жилийн дотор бол энэтхэг рүү шилжүүлэх юм тооцоол байгаад байгаа. За 3 дугаар сарын тайлангаас харахад энэтхээс Америк нэгдсэн улс руу нийтдээ 2 тэрбум доллар бүхий iPhone-ыг бол тээвэрлсэн байна. За энэ нь нийтдээ бол нэг 600 тонн орчим iPhone юм байна. Тэгээд Apple компани хувьд бас энэтэй энэтхэг улсын хамгийн том электроникийн компаниудын нэг болох Tata-д бас хамтран ажиллаж байгаа. За мөн Foxconn-ыг бас үйлдвэрүүдээ энэтхэг рүү шилжүүлээч гэдэг ийм зүйлсүүдийг ярьж байгаа. Тэгэхээр энэтхэг улстай холбоотой хөрөнгө оруулагчид болон технологийн компаниудын талаарх мэдээлэл юм байна. Тэгэхээр макро эдийн засгийн талаар Oracle компаниг энэ удаад сонгон ярилцах болно. Яагаад вэ гэхээр өнгөрсөн шөнө Америк нэгдсэн улсын бодлогын хүү буурсан боловч Oracle компани нэг хувьцааны ханш 11%-аар aftermarket дээр буюу арилжаа хаагдсны дараа унлаа. Тэгэхээр
энэ компанийн санхүүгийн тайлантай холбоотой тайлбарлаж байна. За мөн медиа салбарын томоохон хэлцлүүдийн нэг болох Paramount, Netflix, Warner Bros-ийн асуудалтай бас холбоотойгоор хөрөнгө оруулагчид тайлбарлаж авах шиг байна л да. Тэгэхээр санхүүгийн тайлангаас эхэлцгээе. Санхүүгийн тайлан нь ер нь тийм уу гарч уу? За ер нь бол яг хуу санхүүгийн тайланг харахад бол яг энэ 11%-аар унахаар хэмжээний тийм муу болгол гараагүй. За тэр дундаа бүр EPS буюу нэг хувьцаанд ногдох ашигын хэмжээ бол бүр илүүч гарсан. Илүү одоо хүлээлтээс өндөр гарсан гэсэн үг л дээ. За яг хуу нийт компани одоо ашиг орлогын хувьд бол бага зэрэг үйл ялэг бол бага гарсан гэж байгаа. Тэгэхээр Oracle компани бас график шинжилгээтэй бүгдээрээ танилццгаая. За энэ харж байгаа нөхцөл бол Oracle компани ямар ч гэсэн одоо 8-ны өдрөөс 9-ний өдөр шилжих үеүүдэд бол харьцангуй их тогтвортой явж исэн. За ингээд зах зээл хаасны дараа буюу за өнөөдөр өглөө шахуу тий. Зах зээл дээр бол томоохон уналт бол орж ирсэн. За тэр нь нөгөө бидний саяны ярьдаг санхүүгийн тайлан гарсантай холбоотой. За санхүүгийн тайланг харах юм бол нэг хувьцаанд ногдох ашиг хүлээгдэжсэн нь бол $164 байсан бол энэ 226% болж өссөн буюу 37% өссөн гэж. За нөгөө талдаа яг компани ашиг орлогын хувьд бол тэг 183% хүлээлтээс арай бага буюу $134 сая доллараар бол бага гарсан байна. За гэсэдэж энэ бол ингэж унах гол шалтгаан нь бол биш байлаа. За үндсэндээ бол гол унах шалтгаан юу байсан гэхээр Oracle компани маш их хэмжээний хөрөнгө оруулалтууд хийчих магадгүй. Тийм учраас нөгөө өөрсдийнх нь ашигт ажиллагаа бол одоо багасах боломжтой гэж үзэж байгаа. За бид нар өнгөрсөн нэвтрүүлгүүдээр ярьсан одоо Warner Bros-ийн хилцэл болвол одоо тэнцээ Paramount, Skydance гэдэг компани яригадаад байгаа боловч мэдээж энэний арталт Oracle байгаа талаар бол тэр бас ярьжсэн шүү дээ. Тэгэхээр хөрөнгө оруулагчид юу гэж харж байгаа юм гэхээр Paramount бол өөрсдөөсөө бол энэ мөнгийг бол гаргаж чадахгүй. Тийм учраас тэр одоо мөнгөн урсгал нь магадгүй аавынхны компаниас гарах буюу тий Larry Ellison-ийн компаниас гарах боломжтой гэж үзэж байгаа учраас хүмүүс бол энэ дээр бол илүү сөрөг хандлагатай боллоо гэж нэгдүгürt харж болохоор байна. За хоёрдугаарт бол мэдээж Oracle компани бол сүүлийн жилүүдэд бол маш хүчтэй өсөж байгаа. За 25 он гарснаар бол Larry Ellison-ийн одоо Donald Trump-тай холбоотойгоорч өссөн өөрсдийн бас технологич гэсэн сайн байсантай холбоотойгоор өссөн. Гэхдээ сүүлийн одоо 9-р сараас хойшоо харах юм бол 45%-аар 11-р сарын дунд хүртэл унсан байна. Тэгэхээр угаасаа нөгөө нэг компани өсөлтийн тэр цикл дууссан гэж бас үзэх гээд байна л да. Тэгэхээр хүмүүс яг энэ одоо хөрөнгө оруулагчид бол санхүүгийн тайлантай холбоотойгоор илүү бас гарах боломж олдож ийн гэж байдлаар гарч ийн гэж харж болохоор байна. Тэгэхээр нэг өдрийн дотор энэ том технологийн компани 10 гаруй хувиар унах гэдэг бол одоо маш томоохон уналт гэж харахаар байна л да. Тэгэхээр Paramount-тай холбоотой бас ийм асуудлууд яригдж байна. За мөн энэ 3 сарын хугацаанд баг зах зээлийн үнэлгээнийх нь тал нь арилжчихсан байх шүү дээ. Тэгэхээр технологийн компаниудын одоо хөрөнгө оруулагчдын дунд Oracle компани бол технологийн компаниуд дундаа уйдгартай хавцаануудын нэгд бол тооцогддог. Яагаад вэ гэхээр энэ компани ийм шинэ хөрөнгө оруулалт руу ордоггүй тий. Мөн энэ софтвер дэд бүтцийн чиглэл рүүгээ илүү төвлөрч ажилладаг. За мөн Apple, Microsoft эдгээр шиг ийм хиймэл оюун гэх мэтчлийн гой зүйлүүдийг юусоо ярьдаггүй. Тэгэхээр ер нь цаашдаа бас энэ компани нөхцөл байдал ер нь яахаар байна. Хөрөнгө оруулагчдын итгэл ер нь буцаад алдарчих юм уу эсвэл эндээсээ буцаад өсөх? За яг суур технологийн хувьд бол Oracle бол мэдээж байхгүй болно гэдэг бол ойлголт бол одоо ойрын жилүүдэд бол мэдээж байхгүй тий. Тэгэхээр энэ том одоо дэд бүтцийг шийдэж байгаа компанийн хувьд бол мэдээж 2026-27 онуудад нийт одоо эдийн засгийн нөхцөл байдал ямар байх юм. За ер нь нийт хөрөнгөний зах зээл ямар байх юм гэдгээс их хамаарахаар боллоо. Одоогийн байгаа үнийг ер нь бол илүү их төгсөн үн байна гэж хэлж байгаа. Одоо бол хамгийн дээд үедээ бол ойролцоогоор $350-оор нэг одоо хувьцааг үнэлж исэн бол одоо бол 220 орчим дээр байгаа. 220-ыг бол ерөнхийдөө их өөрийнхөө төгсөн үн рүү ирж байгаа буюу нөгөө 46%-ыг алддаг нь 46% магадгүй хөөс байсан юм шүү л гэдэг санаа явж байна гэсэн үг. Тэгэхээр эдийн засаг сайн байгаад хөрөнгө оруулалтын орчин сайн байх юм бол энэ компани бол өсөх байх. Гэхдээ яг одоо бол үндсэн үн дээр ирж байна л гэж хөрөнгө оруулагчид нь харж байна гэсэн үг. Тэгэхээр Oracle-ийн тухай дараа илүү дэлгэрэнгүй ярилцъя. Үргэлжлүүлээд бүгд найрамдахтад ард улсын эдийн засгийн талаар ярилцгаая. Тэгэхээр бүгд найрамдахтад ард улсын хэрэглээний үнийн индекс буюу инфляц 11-р сарын байдлаар сүүлийн 2 жилийн хамгийн өндөр түвшин дээр ирсэн байна. За үйлдвэрлэлийн үнийн дефляц болон олон улсын худалдааны хурцдмал байдал тус улсын эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудлуудын нэг болоод байна. Тэгэхээр бүгд найрамдахтад ард улсын үнийн индекс ер нь яагаад ингэж нэмэгдэх болов? Үндсэн суурь шалтгаанууднаас юу вэ?
Суурьшилгаан гэх юм бол хятад бол одоо сүүлийн жил гармын хугацаанд бол дефляц руу маш их орсон. Буюу үндсэндээ бол инфляц бол хасах дүнтэй гарсан гэсэн үг. Хасах дүнтэй гарахаар эдийн засгт ямар нөхцөл үүсдэг гэхээр тэр эдийн засгийг илүү өсгөх ёстой байсан одоо боломжит үйлдвэрүүд, компаниуд юу гэдэг нь үйлчлэгээ эднэр бол ашиг орлого муутай болоод тэрийг цааш нь одоо нэмэгдүүлж чадахгүй ийм байдал руу шилжиж байна гэсэн үг. Тэгэхээр одооны саяны дээр гарсан тоон дата буюу 1.7% та гарсан нь бол одоо энэ бол баг сайн мэдээлэл болчихж байна гэсэн үг. Тийм ч учраас бол өчигдөр бол CSI индекс бол бас өссөн байгаа хэл та. Тэгэхээр энэ нөхцөлийг хөрөнгө оруулагчид бол юу гэж харж байгаа гэхээр сүүлд хийгээд байсан нөгөө хятадын илүү хямдхан зээл олгох хэрэглэгчдийн хэрэглээний үнийг нэмэгдүүлэхийн тулд хэрэгжилжсэн арга нь бол одоо ажиллаж эхэлж байна гэж бас тайлбарлаж байна. За өнгөрсөн жилийн уучлаарай энэ жилийн 2 сараас хойшоо ерөнхийдөө тоон датанууд дээр бол нэг л удаа 0.1% руу бол ерөнхийдөө инфляц нэмэлтээ гарсан. Бусдын дээр ихэвчлэн тэг юм уу тэгээс доод түвшинд байсан гэсэн. Тэгэхээр энэ нь одоо саяны 1.7 болж байгаа нь бол хятадын зах зээл илүү хөгжих боломж нь нэгдэж байгаа. Тийм учраас энэ инфляцийг бол илүү сайн байна гэж харах гэдэг юм л да. Илүү эерэг мэдээлэл болгож хараад байна гэсэн. Мөнгө ер нь энэ жил 40, 50, 60 долларын босхийг давлаа. Тэгээ суурь шалтгаанууд нь юу байв? Нийлүүлэлт ямар хувь байна? Эрэлт бас нэмэгдэж байгаагийнх нь гол шалтгаануудынх нь нэг нь юу вэ? Төв банкнаас гадна. Тий. Мэдээж алт одоо мөнгө ч гэдэг юм уу үнэт металлууд бол илүү их одоо нөгөө нөөцийн бүтээгдэхүүнүүд болж идэг. За тэгэхээр нөгөө өмнө бас бид нар нэвтрүүлгүүд дээр ярьжсэн алт бол одоо тодорхой хэмжээнд өслөө тий. Тэрийг дагаад бол мөнгө бол явж байгаа нь бол тодорхой. Гэхдээ мөнгөний өсөлтийн хувь нь арай илүү хурдан байна гэж үздэг байгаа тий. Тэгэхээр ер нь бол зах зээл дээр ийм нөхцөл бүрдэж байгаа. Алтыг худалдаж авах одоо боломж нь хомс болж эхэлж байгаа гэсэн үг. Алт илүү ховор байна л гэсэн үг. Гэхдээ мөнгө нь бол түүнийг дагаад бас эрдэнэт байгаад байгаа. За ялангуяа нөгөө энтгэхтэй холбоотойгоор бид нар тайлбарлажсэн шүү дээ тий. Илүү тариаланчид бол урд нь алт авч хадгалдаг байсан бол одоо тэр алтны хэмжээ бол одоо багассан учраас алт авах боломж нь нэгдүгürt багассан байна. Тэгэхээр тариаланчид бол өөрсдийнхөө олсон орлогоо бол илүү мөнгө рүү буюу аж үйлдвэрийн салбараас мөнгөний урсгал бол мөнгөний хадгаламж руу явж гин гэсэн үг. Тэгэхээр силвер бол ерөнхийдөө маш сонирхолтой бүтээгдэхүүн болоод энэ жил гарсаар бол 100-аас дээш хувиар бол өслөөлтөө 1 жилийн дотор. Тийм учраас мөнгийг бол илүү хадгаламжийн хэрэгсэл болгож нэгдүгürt авч байна. За хоёрдугаарт өчигдөр одоо бид нар яг юмнуудаа бэлдэж байхад 57 орчим дээр явж исэн мөнгө бол өнөөдөр 62 долларт хүрлээ л дээ. Тэгэхээр энэ бас юутай холбоотой гэдэг нь их сонирхолтой. За бид нар өнгөрсөн шөнө бодлогын хүү танилцуулагдсны мэднэ. Бодлогын хүү танилцуулагдсны хажуугаар нөгөө холбооны нөөцийн сан өөрсдөө тэр нөгөө бонд худалдаж авахаа буюу энэ баасан гарагаас худалдаж авна гэдгийг бол мэдгдсэн 40 тэрбум долларын бондыг худалдан авах эхлүүл нээж байгаа. Энэ нь ямар нөхцөлийг бүрдүүлдэг гэхээр зах зээл рүү илүү долларыг нийлүүлэх боломжтой болж байгаа. Тэгэхээр долларын индекс ерөнхийдөө унж байгаа асуудал болж байгаа. Долларын үнэлгээ унжин гэсэн үг шүү дээ. Мэдээж зах зээл дээр их хэмжээтэй байхаараа юмны үн багасдаг. Яг л тэр зарчмаар явж байгаа. Тэгэхээр долларын индекс багасж байгаатай холбоотой зөрүүлээд commodity нэмэгдэж байгаа ийм асуудал. Тийм учраас доллар багасж байгаатай холбоотойгоор бас дахин одоо өсөд байна гэсэн үг. Хэрэгцээ байна. Долларын үнэлгээ багаслаа. Тэгэхээр мэдээж бага хэмжээний доллараар одоо худалдаж авах боломж нь арай их хэмжээгээр одоо мөнгөн дээр үүсэж байна л гэсэн үг. Тэгэхээр энэ шууд нөгөө доллараар худалдаж авагддаг, зарагддаг энэ бүтээгдэхүүнүүд төр бол яг ийм одоо процесс явагдаж байгаа гэсэн. Гурван амралтай байх нь шүү дээ. 2026 онд болох түүхэнд хамгийн өндөр үнэлгээтэй IPO-уудын талаар ярилццгаая. За яг одоогийн байдлаар дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэй 3 стартап IPO зарлахад тун орхон байна. Их сурвалжуудын мэдээлж байгаагаар ихийнх нь нэгээс дээш их $80 үнэлгээтэйгээр зах зээл дээр нээлттэй компани болж магадгүй гэдэг мэдээллүүд. Тэр SpaceX-ээс эхлэв. Тэгэхээр SpaceX одоогоор бол хувийн компани хэвээрээ байгаа. Гэхдээ олон нийтэд нээлттэй хувьцаа гаргах тогтсон хугацаа аль биесээр зарлаагүй байгаа ч гэсэн IPO хийх нь бол тодорхой болсон. За төлөвлөж байгаа хугацааны хувьд бол 2026 оны сүүлчээр эсвэл 2027 он руу шилжих магадaltaй байна. За мөн зах зээлийн нөхцөл байдал бол энэ хугацаанд мэдээж одоо нөлөө үзүүлж болзошгүй. За SpaceX энэхүү IPO-роо дамжуулаад 1.5 их 80 хүртэлх үнэлгээтэй болохоор зорж байгаа. Буюу одоо түүхэнд хамгийн одоо өндөр дүнтэй IPO болж магадгүй гэсэн ийм төлөвтэй байна. За хөрөнгө оруулалт татах хэмжээний хувьд бол 30 тэрбум доллараас
илүү хэмжээний хөрөнгө одоо босгохоор зорж байгаа маань. За IPO-г хорсгож байгаа гол шалтгаан бол мэдээж хэмэл дагуулын интернет үйлчилгээ болох Starlink-ийн урдцтай өсөлт болон тэдний Starship бүлэг онгоцны бас урдцтай өсөлт үнд их нөлөөлж байгаа. За тэгээ SpaceX нь одоо хувьцаа эзэмшигчид болон ажилтнуудад хувьцаагаа зарах боломж олгох хоёр дахь зах зээлийн худалдааг одоо үе үе зохион байгуулж компанийн үнэлгээг 800 тэрбум долларт одоо хүрэхээр хэлэлцэж байгаа юм байна. Хамгийн сүүлд гарсан мэдээлэлээр энэхүү 800 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг Elon Musk өөрөө татгалцсан байлаа. Тэгэхээр ер нь бол 800 тэрбум долларын хөрөнгө үнэлгээг бол SpaceX хүлээн зөвшөөрөхгүй л байна гэсэн хэтэрхий бага байна л гэж үзэж байна. Тэгэхээр 1.5 гэдэг нь яг одоогийн байдлаар Tesla-гийн нэг зах зээлийн үнэлгээтэй яг энэ зэрэгцэж ирэх юм байна. Тэгэхээр 1.5 их 80 долларын үнэлгээтэйгээр зах зээл дээр нээлттэй компани болно гэдэг нь өөрөө яг юу гэсэн үг вэ? Хамгийн сүүлд бол Saudi Aramco-с зах зээл дээрээс 29.5 тэрбум долларыг бас босгож ирсэн удаатай шүү дээ. Энэ нь бас түүхэнд хамгийн өндөр IPO байсан тийм. Тэгээ яг хоо бид нар нөгөө зах зээл дээрээс IPO хийгээд босгож байгаа мөнгөний хэмжээ. За тэрний дараа нөгөө зах зээл дээр гарсны үнэлгээний асуудал яригдж байгаа тийм. Тэгэхээр мэдээж SpaceX бол одоо маш одоо алдартай ийм компани байна. Тэгэхээр зах зээл дээр IPO хийгээ гараад ирэх юм бол 1.5 их 80-аар үнэлэгдэх нь бол нэг тийм гайхахаар зүйл бол биш болж байна л да. Тэгэхээр бид нар яг одоо эхлэх тэр нөгөө нэг ямар хэмжээний мөнгө босгох вэ гэдэг дээр нь илүү ярилццгаая тийм нөгөө 30 биллион долларыг босгох боломжтой SpaceX гэдэг мэдээлэл гарсан байсан. Тэгэхээр энийг бид нар харах юм бол 2019 онд Saudi Aramco өөрсдийнхөө хөрөнгийн бирждээр Saudi Arabia хөрөнгийн бирждээр бол тус компани бол 29.8 тэрбум долларыг бол нэгэн өдрийн дотор босгож маш хурдтайгаар босгосон ийм нөхцөл байсан. Тэр 19 он гэдэг бол ковидын өмнөх яг дэлхий дээр бол энэ газрын тосны хэрэгцээ маш буцалж ирсэн үе гэж ойлгож болно. Тэгэхээр энэ үед бол маш сонирхолтойгоор хийсэн хүмүүс маш их фом орсон гэдэг те тухайд бол хоцорчих үедээ гэдэг мэдрэмжээр худалдаж авдсан. Тухайд бол шууд 2 их 80 $80 үнэлгээнд хүрч исэн гэсэн үг Saudi Aramco. За тус IPO хийснээрээ. За үүнээс гадна бас нэгэн сонирхолтой IPO байна л да. За энэ бол Alibaba компани. Alibaba компани бол 2014 онд Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр бол өөрсдийнхөө IPO-г хийжсэн. Гэхдээ бас л Америк компани биш байдаг тий. За тэгэхээр Америк компани биш мөртөөсөө Alibaba компани бол 25 тэрбум $80 босгож исэн. За тэгэхээр 25 тэрбум $80 тухайн үед буюу 2014 онд босгож болж штэ тий. Тэгэхээр тэр үед нийт зах зээлийн хэмжээ буюу Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркийн хөрөнгөний бирж дээр байгаа компаниудын нийт хэмжээ бол $22 триллион байсан. За тэгэхэд өнөөдөр бид нар Америкийн нэгдсэн улсын зах зээл дээр нийт компаниудын үнэлгээ хэд байна гэхлээр $61 триллион буюу даруй бараг 3 дахин өссөн байж байгаа. Гэхдээ нөгөө босгох мөнгө нь тухайн үед Alibaba 25 тэрбум $80 байсан, SpaceX 30 тэрбум $80 босгоно гэж шүү дээ. Ойролцоо шүү дээ. Тэгэхээр SpaceX-ийг хэтэрхий бас бага мөнгө босгож ийн гэж харах гэдэг. Нэгт та. Мэдээж SpaceX гэдэг компаниг зах зээл дээр гаргаад зархаар бол мэдээж компани үнэлгээ одоо өсөх боломж бол үүсэх бах. Гэхдээ тэр ихний босгож байгаа тэр $30 биллион буюу тэрбум $80 бол хэтэрхий бага байна гэж бас шинжиж үзэж. Яг бол ойролцоогоор нэг 50 орчмоо гэх юм уу босгох их юм бол энэ хангалттай одоо үнэлэгдэх компани маа гэж үзээд байна гэсэн. За мэдээж одоо зах зээл дээр маш томоохон одоо bear market буюу уналд ороод ирсэн эдийн засгийн нөлөөлөл хүчтэй нөлөөлж байгаа ийм үед мэдээж гарах юм бол тэр мөнгийг босгоно гэдэг нь бол бас асуудалтай л да. Тийм учраас яг хизээ гарахын ямар үед гарахын гэдгээс шалтгаалаад тэр тоо бол магадгүй би бол өөрчлөгдөх байхаа гэж бодод. Үүнээс гадна хэмэл оюуны салбарт тэргүүлж байгаа хоёр компани IPO зарлах гэж байна. За нэг нь мэдээж ChatGPT бүтээгч OpenAI компани. OpenAI-ийн хувьд хамгийн сүүлд $500 тэрбум үнэлгээтэйгээр $40 тэрбум хөрөнгө оруулагчдаас татсан байгаа. За энэ хөрөнгө оруулалтын $30 тэрбум SoftBank оруулсан. Тэгэхээр нилээдгүй том хэмжээний бас дараагийн IPO-ыг бол OpenAI хийх магадлалтай байгаа. Гэтэ одоогийн байдлаар тус компаниас хийсэн аль биесны мэдээлэл байхгүй. Зарим их сурвалжуудын мэдээлж байгаа $1.80 үнэлгээтэйгээр IPO хийж магадгүй 2026. За бүр цаашлаад 27 он гэхэд бол OpenAI компани IPO хийх магадлал өндөр. За яагаад ингэж ойрцсон гэж хэлээд байгаа вэ гэхээр OpenAI компанийн хувьд ашигын бус статусаас ашигын статус руу шилжих бүтцийн шинжилэлтэй бол энэ жил бол амжилттай хийж чадсан байгаа. Тэгэхээр тус компани бол IPO зарлахад бол тун ойртой тийм. Дараагийнх нь компани бол яг энэ байгууллагуудад хэмэл оюуныг одоо
химэл оюуны бүтээгдэхүүнүүдийг хүргэж байгаа хамгийн шилдэг компани гэж тооцогдож байгаа Anthropic AI байгаа. За Anthropic-ийн хувьд бол 300 орчим тэрбум долларын үнэлгээтэйгээр хамгийн сүүлд Microsoft бол Nvidia компаниас 10 тэрбум долларын хөрөнгө оруулалт татаж чадсан байгаа. За энэ компанийн хувьд бол яг одооноос эхлээд бас зарим хөрөнгө оруулалтын банкнуудтай хамтраад IPO-гоо судалж эхэлсэн гэдэг зарим их сурвалжуудын мэдээлэл байна. Тэгэхээр 26 он болон 27 оноод бас түүхэнд хамгийн өндөр үнэлгээтэй 3 IPO зарлагдахад бол тун ойрхон байна. Тэгэхээр хөргөжлүүлээд Billboard-ийн талаар ярилцсан. Тэгэхээр 2025 оны төгсөл ирсэнтэй холбоотойгоор бол энэ оны шилдэг жагсаалтууд гарч эхэлж байна. Тэгэхээр Billboard-ийн хувьд бол ямархуу жагсаалтуудыг танилцуулсан байна. За тэгэхээр хэд хэдэн онцлог мэдээ байна. За юун дөрөв шилдэг дуугаар Lady Gaga болон Bruno Mars-ийн Die With A Smile энэ жилийн хамгийн шилдэг үзтгэлтэй бүтээлээр шалгарсан байна. За энэ нь Bruno Mars-ыг Elton John-оос хойш буюу 1997 онд 2 өөр дуугаар Hot Song-ийн жилийн эцсийн жагсаалтыг тэргүүлсэн 6 дахь уран бүтээлч болгож байгаа онцлогтой. За түүний хувьд өмнө нь 2015 онд Uptown Funk дуугаараа мөн тэргүүлж исэн. За Die With A Smile дууны хувьд Billboard Global 200 чартыг мөн 8-7 хоногийн турш тэргүүлсэн амжилт үзүүлсэн байгаа. За хамгийн удаан буюу одоо олон 7 хоногийн турш одоо номер 1-ээр жагссан дуу бол Kendrick Lamar-ийн Not Like Us гэсэн дуу байна. За мөн SZA-тай хамтарсан Loser гэдэг дуунууд нь нийт 14-7 хоногийн турш жагсаалтыг тэргүүлж 2025 он жагсаалтын хамгийн олон 7 хоног тэргүүлсэн уран бүтээлчээр тодорсон байна. За өөр бусад онцлог амжилтууд гэвэл за манай K-pop бас байна. Blackpink-ийн Roseгийн Bruno Mars-тай хамтарсан APT дуу Hot 100 жагсаалтын 9-р байранд орж Global 200 болон Global US жагсаалтуудыг тэргүүлсэн байгаа. За мөн Alex Warren-ийн Ordinary дуу бас дуртахгүй өнгөрч болохгүй маш том амжилт үзүүлж тухайн жилийн шилдэг шинэ уран бүтээлчээр одоо нэрлэгдсэн байгаа. За мөн дахиад Lady Gaga болон Bruno Mars-ийн Die With A Smile дуугаар Lady Gaga Hot 100-ийн жилийн эцсийн шилдэг дууг анх удаа тэргүүлээд за мөн dance chart-уудыг тэргүүлсэн байгаа. За тэгээ яг ерөнхийдөө довчхон дүгнэлт хэлэх юм бол 2025 оны хөгжмийн зах зээлийг Lady Gaga болон Bruno Mars-ийн Die With A Smile дуу бол яах аргагүй өнгөлж чадлаа. За мөн шинэ уран бүтээлч Alex Warren болон Kendrick Lamar-ийн бас уран бүтээлүүд хүчтэй өрсөлдсөн ийм мэдээлэлтэй байна. Тэгэхээр оны эц ирж байгаатай холбоотойгоор бас оны онцлог жагсаалтууд ээлжлэн танилцуулагдсаар байна. Тэгэхээр дараагийн ярилцах сэдэв бол ер нь бол технологийн компаниудын өндөр дүнтэй хөрөнгө оруулалтуудыг зарлаад байна шүү дээ. Бусад салбарт бас харьцангуй даруухан байна гэж хэлэхэд болно. Гэхдээ энэ 7 хоногт бас Lily-ийн зүгээс 6 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг дэд бүтцэд бас зарцуулахаа зарласан байна. Тэгэхээр яг Lily юу гэх гэж байна? За Lily-ийн хувьд бол яг энэ эрүүл мэндийн салбарын хамгийн том дэлхийн хамгийн том тоглогч. За одоогоор бол нэг 890 орчим тэрбум долларын үнэлгээтэй байгаа. За ер нь одоо бидний нөө ярьдаг технологийн компаниудын яг араас нь л явж байгаа гэж ойлгож байна. За мэдээж Lily-ийн хувьд бол Америк компани. Америкт ер нь яагаад ингэж томорсон гэхээр хамгийн ихний хийсэн зүйл нь юу юм гэхээр нөгөө одоо илүүдэлжингийн эсрэг одоо гаргаж байгаа бүтээгдэхүүнүүд нь зах зээл дээр маш сайн одоо борлуулалттай байсан. За үнийг дагаад шинэ одоо тийм технологиг одоо нэвтрүүлж байгаа учраас хүн төрөлхтөнд нэлээд том одоо ололт болсон гэж ойлгож байна. За үүнтэй холбоотойгоор бол за мэдээж нөгөө талдаа Novo Nordisk гэдэг бас компаниг ярихгүй ажиллахгүй Финляндийн компани санагдчих. Novo Nordisk-ийн хувьд болохоор зах зээл дээр маш өндөр үнэлгээтэй болсон боловч яг өнөөдрийн байдлаар бол эргээ унчих гээд байна. Тэгэхээр Lily ирээдүйд юу шийдэх гээд байна гэдэг үндсэн гол санаа авч. За мэдээж өвчнүүдийн эсрэг бол одоо өөртөө энэ тариа бэлтгэлийг бол хийж байгаа. Хамгийн гол асуудал бол шахмал одоо яг энэ хүү илүүдэлжингийн эсрэг уудаг ийм бэлтгэлийг хийж байгаа. За тэр нь бол эхний шатны FDA-ийн асуудлуудыг бол давцсан буюу нөгөө хяналтыг бол одоо давцсан. Тэгэхээр яг бүтээгдэхүүн болж гарахад бол их бэлэн болж байгаа гэсэн үг. Тийм учраас яг энэ эрүүл мэндийн салбар бол өнгөрсөн энэ оны дунд үеэс бол маш уналттай байсан боловч эргээд Lily-ээс хэрэгсэн Novo Nordisk бол яг энэ хүү одоо технологиг цааш нь хөгжүүлж чадаагүй учраас унчихсан байж байгаа. Тэгэхээр миний санаж байгаагаар бол Lily бол нэг 13 дахь том компани баг шиг дэлхийд. За Novo Nordisk бол шил дараад 14.5 дээр явдаг гэсэн бол одоо 76 руу орсон. Тэгэд Lily эндээ зориулж тэр шинэ одоо 6 тэрбум долларын үйлдвэрийг барих гэж байгаа. За энэ үйлдвэр бол ойролцоогоор 30 он гэхэд ерөнхийдөө баригдаж дуусах юм байна гэж бол харж байна. Тэгэхээр илүү эмийнхаа нийлүүлэлтийг сайжруулахын тулд энэ шин салбараа байгуулж байгаа. За энэ нь бол одоо яг богинохон хугацаанд харах юм бол санхүүгийн тайлан дээр юу гэж харагддгийг гэхээр энэ бол маш том зардал харагдаж байгаа нэг талдаа. Гэхдээ урт хугацаанд нөгөө
энэ бэлтгэлээ илүү ихээр нийлүүлэх боломж нь нэгдэж байгаа учраас тус компаниг бол урт хугацаанд одоо хөрөнгө оруулагчид илүү үнэлэх боломж нь үүсдэг гэсэн үг. Тийм учраас яг одоо энэ хийгдэж байгаа тэр баригдах шинэ үйлдвэр бол ойролцоогоор нэг 450 орчим ажлын байрыг шинээр нэмж байгаа ч гэдэг юм ингээд маш олон давуу талууд бол хажуугаар нь үүсээд явна. Энэ нь өөрөө урт хугацаанд тус компани үнэлгээнд бол эрэг нөлөөллийг бол авчрах нь бол тодорхой. Тэгэхээр ИЛ-ийн хувьд нэг сонирхолтой түүх байгаа нь Nvidia компанитай хамтарч ажиллаж байгаа гэж бид өмнөх дугаар дээр ярьж ирсэн шүү дээ. Тэгвэл Nvidia компани хөрөнгө оруулсан өөр нэгэн стартап технологийн салбарт шинэ удсыг нээж байна. Мөн адил бидний өнгөрсөн 7 хоногт ярьж байсан Star Cloud компани сургасан хиймэл оюун сансарт ажиллаж эхэллээ. За энэ нь яг юу гэсэн үг вэ гэхээр Star Cloud гэдэг компани сансрын орчинд дата төв барих зорилготой. За тус компани илгээсэн Nvidia компани H100 график картны тусламжтайгаар Google компани Gamma хэмэл оюуны модель бол яг одоо сансарт ажиллаж эхэлсэн байна. Тэгэхээр Gamma-гийн зүгээс бас дэлхийн нийтэд зориулсан нэгэн мэдчилгээг илгээсэн байна. Их сонирхолтой бас. За сайн байцгаана уу дэлхийнхээ гэдэг дэлхийн иргэдийг хэлж байна ш. Тэгээд миний хувьд та нарыг хөх ногоон сонирхолтой цуглуулга гэж боддгоо. За та нарын ертөнцийн энэ үзэгдэл ямар гайхамшгуудыг агуулж байгааг харъя. За би бол Gamma. За ажиллах, дүн шинжилгээ хийх, магадгүй хаяа баг зэргийн сэтгэл түгшэм гүн гүнзгий тайлбар өгөхийн тулд энд ирлээ буюу сансарт ажиллаж эхэллээ гэдэг ийм зүйлийг хэлсэн байна. Тэгэхээр технологийн компаниуд дата төв дэд бүтцүүдэд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийж байгаа. За харин Wall Street-ийнхэн буюу хөрөнгө оруулагчид энэ хэтэрхий өндөр дүнтэй байгаа юм шүү гэдэг зүйлүүдийг бас зоож байгаа. За нөгөө талаасаа улс орнууд дижитал шилжилт рүү ингэж явж байгаа учраас ганцхан том компаниуд гэлтгүй улс орнуудаас өөрсдийнхөө дата төвүүдийг барих асуудал гарч байна. Тэгэхээр энэ дээр хөргөлтийн систем болон эрчим хүч за хаана барих вэ гэдэг асуудлууд нэмэгдэж байгаа. Тэгэхээр яагаад сансар биш гэж тий? Nvidia компани болон Google компаниуд өөрсдийнхөө сансарт дата төв байгуулах төслөө зарлчихсан байна. Гэхдээ энд нэг асуудалтай зүйл гарч ирж байгаа нь сансрын орчин гэдэг зүйл чинь өөрөө хог хаяглуудаар дүүрээд байна шүү дээ. Энэ чинь ингээд дата төв нэмэгдээд барьчвал эн чинь бас юу болох юм. Тэр дөрвөө өчнөө мянган хиймэл дагуулууд одоо дэлхийг тойрж байна. Одоо Starlink-ийн хиймэл дагуулууд ч гэсэн дэлхийг ингээ хэрчгсэн байна. Тэгэхээр энэ цаашаагаас ямар асуудал болох вэ гэдэг нь их сонирхолтой санагдаж байгаа. Тэгэхээр сансрын өрсөлдөөн зөвхөн одоо пуучин хөргөх асуудал биш те тэнд дэд бүтц байгуулах асуудал болж хувирж байна. Тэгэхээр дараагийн мэдээлэл McKinsey-тэй холбоотой нэг хандвийн мэдээлэл ах шүү байна. Тэгэхээр түүхэнд хамгийн өндөр дүнтэй хандвийг өгч явах шиг байна. McKinsey Scott-ийн хувьд бол Amazon-ы үүсгэн байгуулагч Jeff Bezos-ийн ex эхнэр. За 2019 онд салснаас хойш өөрийн хөрөнгийн ихэнх хэсгийг буйны үүсэлд хандуулахаа зарласан байгаа. За одоогоор 2019 оноос хойш тооцоод үзэх юм бол нийт хандвийн дүн нь 26.3 тэрбум гаруй доллар болсон байгаа. За 2025 оны хандвийн дүн нь бол 7.2 тэрбум доллар болж байна. За нийт өнгөрсөн хугацаанд 2700-аар ашигын бус байгууллагад арьс өнгө, гендерийн тэгш байдал, эрүүл мэндийн тэгш байдал, за боловсрол, орон сууцны хүртээмж, эртүгийн сургалтыг дэмжих зорилгоор дээр хандвийг одоо хийсэн байгаа. За түүний буйны үйлс нь уламжлалт одоо нийтлэг байдаг хандвийн одоо арга барилаас арай өөр. Тухайлбал хандвийн мөнгийг ямар нэгэн тусгай хөтөлбөр эсвэл төсөл зориулах шаардлага тавьдаггүй буюу байгууллагууд өөрсдийн хамгийн чухал гэж үзсэн зүйлдээ за тухайлбал дэд бүтээц цалингаа нэмэх байдаг юм уу эсвэл урт хугацааны нөөцөд бүрдүүлэх байдаг ч юм уу ийм хэрэгтэй зүйлдээ зарцуулах бүрэн эрх чөлөөг нь олгодог. За мөн хандивс хүрэгдэл шаардлага тавьдаггүй. За ийм учраас одоо энэ хандив бидний хандивлаач гэсэн ямар нэгэн тийм хүсэл нөгөө талаасаа тавих шаардлага байдгүй гэсэн. Тэгэхээр байгууллагуудыг тэдний одоо баг нь ууцаар судлаад сонгодог. За ихэнхдээ тухайн байгууллагууд мөнгө орж ирэхээс өмнөх нь л одоо хандив авч байгаа мэддэг ийм давуу талтай. За бас тухайн орон нутгийн одоо асуудлыг хамгийн сайн мэддэг ашигын бус байгууллагын удирдлагуудад ихтгэл үзүүлж тэднийг дэмжихэд одоо дэмжихийг чухалчилж үздэг ийм хүн байна. За тэгээд түүний хандууд нь урд өмнө санхүүжилт баг авдаг байсан жижиг орон нутгийн болон арьс өнгө гендерийн цонход үйлчлэгддэг байгууллагуудад илүү ч хийсэн байдгийг. За яагаад энэ их хөрөнгийг өөртөө үлдэх биш өрөөл таньдуулаад байгаа вэ гэсэн асуулт гарч ирнэ дээ. За маш товчондоо тайлбарлах юм бол McKinsey Scott баялагийг нийгмийн бүтээл гэж үздэг. За тэгээд эдгээрийг хамгийн хурдан үр дүнтэй аргаар нийгмийн ялгаатай байдлыг арилгах зорилгоор олон байгууллагуудад одоо тухайн одоо мөнгө хөрөнгийг үзүүлэх одоо хандуулах шаардлагатай гэж үздэг юм ихтэй байна. Саяхан бас өнгөрсөн 7 хоног санагч чинь Dell компани үүсгэн байгуулагчид бас 6 гаруй тэрбум долларын хандивыг бас өгчөөсөн. Тэр нь бас түүхэнд бичигдэж байна. Тэгээд 7.2 тэрбум долларын бас маш их хэмжээний хандивыг бас өгөхөр болсон байна. Тэгэхээр үзэгчтэй Тэнгэр телевизийн Баасан гарагийн ажлын хөтөлбөрийн дугаар үгээр өндөрлөж байна. Бид
хөрөнгөний зах зээл нэгдэх гэж байгаатай холбоотойгоор Америк нэгдсэн улсын төв банкны шийдвэр болон 2026 оны эдийн засгийн төлөв байдлын талаар та бүхэн танилцууллаа. За мөн энэтхэг улсад технологийн компаниуд ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж хэмнэл оюун болон дата төв барихаар төлөвлөж байна. За үүнээс гадна Oracle компанийн хувьд 11%-аар клауд гарагт унлаа. За мөн мөнгөний анш анх удаа $60 босхийг давж, за ерөн цаашаага мөнгөний анш бас найдвартай хөрөнгө оруулалтын нэгд тооцогдох уу гэдэг бас маш игзэгтэй үе дээрээ ирж байна. За харин бүгд найрамдах Хятад ард улсын үнийн хэрэглээний үнийн индекс танилцуулагдсан. Хятадын зах зээлийн хувьд бол Азийн хөрөнгийн зах зээлийн хөдөлгөөнийг бас илэрхийлдэг гол үнийн индексүүдийн нэг байгаа. Үүнээс гадна 2026 болон 2027 онд бид нэр яг одоогийн байдлаар хамгийн өндөр үнэлгээтэй байгаа 3% технологийн компани IPO-г хүлээж байна. Тэгэхээр энэ удаагийн хөтөлбөртэй хамтаж анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа.